Зяасаа би цанаа ингээд манай сонсогддоггүй ярианы маань 2 дахь дугаар эхэллээ. Энэ удаагийнхаа дугаараар болохоор манайхаар зуучлуулсан Япон улсад суралцж байгаа Баярматага асуулт хариулт хөнгөн сэдвээр ярих гад ингээд суусан байна. Тэгэхээр яг одоо Монголд бол 13 цаг 40 15 цаг 41 минут болж энэ Японд болохоор 16 цаг тийм байна. За тэгэхээр хэдүүлээ эхлээд юу ч гэсэн Японд суралцж байгаа манай оюутантай танилццгаая. Тэгэхээр гоё өөрийгөө танилцуулаад. За сайн байцгаана. Энэ видео дээр гацсан. За MND класс ажиллаж одоо Японд ирсэн. Тэгээд нэг тавьсан. Уг нь жишээ харахад батсан байна. Тэг харахад байна. За тэгээд хасаатай цогт намайг хондоо. Я баярмаг юм байна. Хаа сурдаг хаашаа зуршууллаа? Хаа сурч байлаа хэлээ. За би ч бас хасаакир биш. Хэдэн онд анх манайхаар зуршуулад явж исэн зэрэг тэр юу бас хэлчих. Би одоо яг ирээд нэг жил 20 хоног болчихсон. Тэгтээ өгдөр байна. Тэгээд өнгөрсөн жил зуршууллаа. Өнгөрсөн жил яг 10 сарын 2-нд онд ирээд 10 сарын 8-наас гэртэл нам хийжсэн. Яг нэг жил алтаас хийчихсэн байна. За асуулт одоо явуулахаас өмнө эхлээд юу ч гэсэн ингээд бастай зуучлсан компани зуучлуулсан хүн гэдэг ингээд ойрлоос яриаж байгаа хийж байгаа учраас одоо ингээд бүтэн нэг жил ингээд болоход зуучлуулсан сэтгэгдэл тэгээ дээрэс нь ер нь бол ямар хөө байгаа талаараа яг чин үнэн сэтгэлээсээ одоо бидээс холдсон юм яг тийм ер нь бол зуучлуулсан сэтгэлийнхаа талаар надад юу ярих гэдэг байна. Яа тэстэй намайг одоо зуучлуулсан аюулсаа ярьдаг. Бид зөвлөсөн аюулсаар саргуудаа заасан надлаас юм шатлал саргуудад санаатсан танилцсан. Тэгээд ингээд дахид хийсэн юм. Мэргэжил байсан биш саргуудад надаас чсэн юм. Тэгээд ер нь сэтгэл хүрээ багтаа байдаг. Ажил татаад зүйл ингээд чиг дээр хүмүүлэр анамных юм байдаг. Тэний юм 100 200 юм баг гэдэг. Тийм үлчлээ үздэг. Бат Эминжиг авсан нэг хүү эминжиг явуулчихсан. За одоо ирээд олон мархгүйгээр шууд асуултанд оръё. Надад чамд бэлдсэн 5 асуулт байна. Окей. За тэр 5 хариулсан. За тэгээ энэ 5 асуултанд болохоор яг өөрийнхөө хариулмаар байгаагаар зүг чиглэлтэй хариулахад болно. Окей. Шууд ихний асуултаас эхлэх үү? За ихний асуулт. Японд амьдарч байхдаа монгол хүн гэдгийг хамгийн их мэдэрсэн мөч чинь хизээ юу байсан бэ? Вау, шууд санаанд авдсан. Яг өнгөрсөн жил бэлчээд удаагүй байхад манай дэдний курсын надаас миний өмнө ажиллаж ирсэн. Яг ийм жигээр ажиллаж ирсэн. Японд нэг надад оройд ажиллаж байгуулсан. Бүр Япон улсыг төсөөр хамсаа надад оройд ажиллаж байгуулсан. Үнэхээр тэнцэн тэр авраг гэсэн. Тэгээд тэнцсэн. Тэгээд яг тэр нэг дэмжлэгээ тавьчихад суусан байсан болохоор тэр үчиг бүр ингээд Монголоос ирсэн гэр бүл CPP биш юм. Манай дээдлийн курс ирсэн нам гэдэг юм байна. Бүр цаанасаа бүр ингээд хамаагүй тэр нэг юм зүгсэн. Тэр үед би би монгол хүн гэж бодсон юм шүү дээ. За би Монголоос ирсэн энэ манай найз гэхдээ манай найз хоёр хүн яхан гэсэн юм. Эвэр нэг баялаа. Тэгсэн юм тэгээд тэр нэг очсон сэтгэлээрээ сэтгэлийн хүмүүс гарч ирээд шууд Юмын чинь Японд монголчуудын зарим дайнах хүмүүсийн зарим зэрэг байдаг. Тэгээд тэр хүмүүстэй шиг пост хийсэн. Тэгээд зүгээр нэг одоо юу гэдэг Kawasaki биш. Tokyo биш. Япон улс баярах гадаад оюутнуудын дунд цогцолтой Японы хэлбэрийн угаалгад аюул тань. Яс мөн дээр гэсэн. Манай эмийн жигээр ажиллаж ирсэн хүн байгаа. Бас манайхаа зурчилж ирсэн оцсон байгаа. Тийм ээ. За. Стамдаг юм аа. За, хоёр дахь асуулт болохоор би бол ингэж шууд дараараас нь асуулт хийдэг. Удаах. Би амар машаад юм гайгүй. Гайгүй шүү. За, хоёр дахь асуулт. Хэрвээ Японд дах амьдралыг өөрийнхөө одоо ингэж Японд дах амьдралыгаа ингээд нэг амьтнаар илэрхийлвэл яг ямар амьтан бэ? Нэг амьтнаар илэрхийлвэл энэ тулын болсон. Ботын болсон. Тулаа. За яагаад тулаа гэж хэлсэн? Одоо болохоор ингээд оюутан болж байгаа тэгээд цаг ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд баяр нийтээс өсөө явчихдаг юм. Өглөө гэрээсээ гараад сургууль руу өсөөд
Сургуулиасаа гараад цагийн ажил руу үсээ, цагийн ажлаасаа гараад дахиад үргэлжлүүлээд ажилладаг хэрэг үсээ байх маа дахиад биелэг үсээ. Тэр цагийн ажил чинь нэг газар ингээд амар ажиллах гэсэн гэсэн юм. Цаг хугацаа ингээд хичээлээ байшаа таахгүй саддаг үед байдаг те. Тэгвэл ингээд нийтлэлээ амбацсан юм. Тэгээд би өөрөө гэсэн нэг гайд хийж байгаа. Тэгээд гайд ингээд тасаа ингээд багсаа сайн амжилттай хичээл багтаах гэж байна. Хүмүүс таалагдаад явахаас зөвхөн Токио Кавасаки гэдэг бүр өөр чиглэлээр явчихдаг. Тийм дээ ажил уучлаарай өөр юм тийшээ бас явна шүү дээ. Яг туулаа юм. Тийм ээ бүр яг туулаа. За би асуура туулаа жилтэй. Тийм үү те. Үгүй угаасаа л яг туулаа жилтэй болох л. За тэгвэл туулаа авах нэ Японд амьдрал нь 3 дахь асуулт болохоор за одоо ингээд Япон улсад байх ингээд бүх одоо зүгээр энгийн нэг жирийн өдрөө огт утасгүй интернетгүй нэг өдөр байна. Тэгвэл юу хийх вэ? Яах байсан бэ? Уулна гарна. За. Би өөр хайкинг хийх аягүй дуртай. Тэгээд уусаа ингийн нэг амттууд ч юм уу гэлж юм уу. Явын цагаар ч юм уу тэгээд гараад явах боломжтой уул юу гэж аягүй гарч явдаг. Тэгээд ерөнхийдөө тийм үү байх юм байна. Намайг тоосон байна. Гэхдээ 24 цаг чи битүүртэй шүү дээ. 24 цаг уулна байх маш. Тэгэхээр өөр заавал өглөө уулна гараад дуударлээ. Өглөө уулна гараад за өдөр бууж ирлээ. Битлээ. Ажилтаа бас юу байна? Бага чигтэр чийдэг юм ноёд хүнтэй битээ. Тэгээд нэг хичээдэг би тавтаа уусаа бод дээр сод байгаа. Тэгээд тийм хэрнээ таны үнцний процесс ахын бацаа. Өөрөөр харин папагаас ирсэн үйлчлэл юм. Амжилт байх болчихно нэ. Нэг өдөр уцнаас гоё хоолойгаал хичээлээ л оюутан л хийж болох гэж лөвс юм чинь. Яг гоё уулах нэ гинэ. Бандах. Гадаад оюутны нэг өдрийн уцгүй амьдрал ахна шүү дээ. За. Яг бүр нэг агаж хийжтэй чадсан шүү дээ. Таваас Япон ажиглаа намайг тэс хэрэг болох. Яа. Дил гоё юм шүү дээ. Уцгүй байвал бараг гэдэг шүү дээ. За, дөрөвт асуулт. За, энэ болохоор ямар ч юм Япон улс мөстэй болох хамааралгүй асуулт. Оюутантай бас хамааралгүй. Энэ болохоор яг шууд хувь хүнтэй ч холбоотой асуулт. Хэрвээ чи хүн биш утасны аппликейшн байсан бол ямар аппликейшн байх вэ? Смарт ямар зөвхөн асуулт вэ? Энэ бол манай амжилт глобалын асуултууд. Нэг юу ч гэдэг попцап гэж үү? Бэнийн нэрнжид гэсэн. Смарт аппликейшн байсан ямар аппликейшн бэ? Тэгэл ба. Жаа бодож чадсан. За бодох хугацаа орж ирсэн. Бодох хугацаа таахгүй сте. Ингээ бод яг чиний ингээд хувийн характертай ингээд тийм хүүц гэх юм уу. Би бол өөрийгөө Telegram гэж боддог байхгүй юу? Нууц сайн хадгалдаг. Тэгээд би Telegram дайнаар дургу дандаа дуурамч юм. Дандаа дөрөв наград Telegram-аар ингээд Японд хаяад уртгууд бидний өөрийгөө аваарай гэсэн мэсэж байна. Тэгээд Telegram маш хаяастай. Би зүгээр энийг яг жишгээр үйлчлж явах байг нууцлаа. Миний нууц хадгалж чаддаг болохоор өөрийгөө Telegram гэж бодож байгаа. Тэгэхээр өөрөө чи хувь. Яа юм бэ? Яа Натаа твин нэг яг хэвчээ гоё. Тэгэлгүй дайнд хашлаад киндер гэдэг юм. Юу гэнэ? Киндер? Билд киндер гэдэг нэг амарсан гэсэн дэстэй. Киндер мөлөө. Тиндер илүү киндер илүү? No, киндер биш. Сабиэго бороо хэлсэн шүү хаа ном шүү киндер KINDER сте тэ. Киндер сте. Юу гэдэг вэ? За энэс тусламж авчлаа. Ойлголоо. Ном уншдаг. Тийм. Энэ амар ном уншдаг гэсэн чинь амар boring бичлээ. Би зөв боёо гэсэн. Canva хэлсэн. Canva яа. Canva. Ямар олон нэм юутай юм биш үү те. Өөр чинь дотор айгүй олон юмнууд байгаа юм байна. Canva би ажил хийдэг гоё. Canva гэсэн. Ер нь Канада аюу асуултыг мэдж байгаа. Канада чигөөд исламын яг л явсан янз бүрийн олон форматтай стайлтай бид ч юм сайн нэг хэвэн байгаагүй. Тийм. Ямар би ямар гацаа тодорхой тодорхой. За. Дөрөвдөг асуулт дээр ямар ярууд вэ?
харин тийм ээ. За тав дахь хамгийн сүүлийн асуулт. Энд дээр айгүй гоё хариулаасай. Айгүй бүрэн дүүрэн хариулаасай гэж хүсэж байгаа. Яна юу За хэрвээ Японд дох амьдралаа оюутны амьдрал чинь дуу байсан бол ямар дуу байх байсан бэ? Тэгээ гоё ингэж хэрвээ хүсвэл дуулаад өгөх хүссэн. Окей. Баач муучих юм гээд тэгээд хавтаа. Тэгвэл 2 3 тэр дууныхаа 2 3 мөрийг нь хоёлаа зүгээр ингэж шүлэг шиг зүгээр хэлчихье. Болохгүй. За. Японы амьдрал Японд хоёрын амьдралаа дуугаар хэлдэг юм ээ. Нэг гоёгийн загуу загыг нэг загуу хоёрсоо это сайн жок гэж байна. Я та япон дуугаар хэлдэг. Ямар ч тоо гэж хэлсэн. Ямар ч төс Монгол одоо юу гэдэг зургаар барууны дууч байсан бол Солонгос, Япон, Орос, Хятад юу гэдэг вэ? Хүмүүс амар тэр нэг стайлыг санагдаж магадгүй. Гэхдээ яг энэ хэвчтэй их хөгийн хавар гэдэг хэвчтэй. Их хөгийн хавраа? За. 2 3 мөрийн өгөн суулгахгүй. Анас. Зэрэг тогтолтой онжс гэдэг юм. Бодида. Тэр яг санаанд орж ирсэн. Яг Ишэд бүрийгээ аяа бис сэсэр хэлсэн юм. Тэгээд сайхан бараймын багтаа хийчих юм. Тэгээд ирээд ахын премиксээр ингээд ургуулдаг зүйл савчж юм. Энэ юм чинь тасна. Тэгээд байсан чинь дандаас нь тасаад нэг шат таваараа гэсэн юм байна. Аймаар юм асар мэт юм гэдэг байна. Тэгээд одоо яриас kan бостой гэж байна шүү дээ. Тэгээд нэг аюу тийм юм аа хоёрын ангилсан цаа нэг юм аюу асан. Тэр чинь таарч байгаа. Ячивто ямар санаанд байгаа гэж. Манай ээж нэг тэр том саяга тустай байсан. Өөрөөр хэлбэл сэрчээсэн нэлээ. Тэр дата тэр яавал. Ito за гоё дуу байна. Дууных нь яг нэг дууных нь 2 3 мөрийг нь ингээд би энэ доор одоо бичлэг хийхдээ. Би саналаа. За Орсыг тагаа болсон. Харин аян хэлсэн. Оюутангийн үе залуунаас мөрөөд онцлогтой. За баяр. Тийм ээ. Мэдхгүй болохоор тэгэхээр энэ нөгөө нэг хоёулангийнх нь энэ бичлэг дуусны араас копирайтгүйгээр нэг 5 10 6 секунд тийм хүмүүс адаас нэг батонд хүлээсэн юм байна. За тийм байна. Тэгээд миний бэлдсэн 5 асуулт бол энэ байлаа. Тэгээд одоо болохоор ингээд манайхаар зуучлуулж явсан сэтгэлдээс одоо хүртэлх эсвэл одоо яг араас чинь очих гэж байгаа 4 7 сарын эсэлтийн дүүнэртаа, найзуудтаа, ах эгч нартаа ч юм уу те хэлэх ингээд үг байвал яг энэ сүүлийн 3 4 минутыг өөртөө чинь ингээд үгүй. Баярлалаа. Тийш сайн нэг яасан. Араасаар хэлээд шийдвэртэй гэсэн мэтлээ бүгдээ нэг танилцуулж амжаагаа гэсэн 2 хүүхдийн цаашдаа. Агнаас сэтгэл өндөр явчихлаа. Тэгээд цаашдаа ингээд ихээр professor манай энгийн зөвлөгөө тийм хүүхдүүд юм тамны захиалгууд надаас дээрийн захиалгууд байсан жаастаа тэрэн зөвлөсөн юм. Энэ үеийн зөвлөгөөнд гэж харагдсан. Тэгээд хатпасаатай юм. Тэгээд манай хөвтэй ингээд мөрөнгө хөрсдгийг хамтан байдаг. Тэгвэл одоо ихтэй салбарсан ингээд хамаатан сатнаас цацсан яаж их хаагаар юм. Ямар ямар яаж тэр бас нэг шийдвэр хэмжээтэй. Тэгээд би өөрөө ингэж байгаа нэ. Одоо би өөрөө ингэж ингэж зөвхөн ингэж бүх зүйлийг барьсан юм. Эсвэл ороод тэгээд ороод ингэ явтаа. Ингэж бодчихсон ингэ тапны ингэж юм. Тэгэхээр бас ихэс юм аимарсан хитэж чадчихгийг сайн хэлсэн. За тэгээд тэгээд процессыг тэгээд бас их секретийг угаасаа ерөнхий зүйлийг жаахан нэг цаасаа жирийн нагас коммуник хаяад тааж байж араа. Тэгээд ер нь манай мөчтөж хоорондоо амьдсан. Стадид гэдэг чинь одоо манай сургуулийн дэмийн чигээр үстэй бас хоорондоо юм барыг юу гоо. Яа, фракчер гэх юм уу? Яг юм. Амар гоё нэг чагтаа тийм цагаач яаж хичээсэн яаж байгуулсан тийм бактériа сэтмаар юм дэс протеинийн ажил хатаад байсан гэсэн юм чинь. Тэгээд заримдаа ингэ оноор нэлж гоё маань сар юм ханаад энэ төр үзгээр явж байгаа. Тэр мэт цагаа баярлалаа. Тэр нь аяа гоё байдаг. Загварч хажуугаар нь хэнтэй байгаад идэх юм шиг юм.
Аюу гоё тэгээд Тэгээ бүгдээрээ өөр өөр өгч яваад тийм өгч чадсан байна шүү дээ. За тэгэхээр баярлалаа. Өнөөдөр ингээд манай урилгыг аваад манай энэ дугаарт оролцож яваад зөндөө олон баярлалаа. За тэгээд дээрээс нь айгу мундаг юм аа. Гоё ингээд сууж байгаа. Чиний одоогийн ингээд сууж байгаа байж байгаа байдлыг чинь хүмүүсээс ингээд мөрөөдөж өсөж жигүүрлэж одоо ингээд явах гээд хөвж байгаа хүмүүс ч гэсэн байдаг. Тийм болохоор гоё ингээд өөрийнхөө амьдралд гоё талархаж яваарай. Тэгээд хэд ч гэсэн энэ боломж байгаа. Хар ч гэсэн 2026 онд Япон улсыг зөрмөр байвал бид нар дээр хурж ирээд зөвлөгөө аваад мэдээллүүдээ аваад бас яг өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх боломжтой шүү. Тэгээд хүнд хэрэгтэй байсан гэж найдаж байна. Тэгээ манай сургуулийн сонгох юм бол би үгүй байгаа шүү. Тэгээд дээрээс нь ингээд маш юм айгуус гоё ялаа надад лав ингээд яг ингээд Япон улсад яг ингээд битүүр ингээд зэрэгтэй энэ зүйлсийн талаар ярьж байгаа. За тийм байна. Тэгээд аюу ингээд папаас платформ ч махад зөндөө ядсан биз. Үгүй манайх хоёроос ингээд шулуун бөгөөд тодорхой. Бүх юм яриасан. Угаасаа тийм л дээ. Угаасаа тийм л дээ. Амар тодорхой шүү. Одоо манай энэ зөвлөлийн зөвлөлт могийг гэх могийг маань шапоос топ тодорхой юм маш дуртай юм. Маш нэг юм байсан байж. Тэр угаасаа яаж ч нөө. Тийм тэр одоо сонсож байгаа юм. Би чигээрээ л YouTube бичлэг нь хүртэл саунд мэд хүргэж байна. Оо за. Яа. За их сайхан дугаар болж өнгөрлөө. За ханаад үрсэг энэ үйлдэл солигдоод. Тэгээд үйлдэл солигдсон. Ханаад хэлчихсэн. Хоолой төлсөн дулаа. Юм билаа дээ бид ойлгоод гоё хэрэгтэй мэдээллийг нөхсөн гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа яг энэ сонсогддгүй яриа гээд ингээд Япон солонгос суралцдаг мөн Филиппинд ч гэсэн одоо суралцж байгаа хүмүүстэй бид ярилцах гэж байгаа. Энийг маань ингээд цааш нь өргөлүүлээд үзээрэй. Өнөөдрийнх нь дугаар бол ингээд дуслаа. Баярлалаа.